төрсөн сэргийлэх ажлыг бид бүхэн бол одоо 12 сараас эхлээд суман дээр сурах сурталчилгаа за мөн бусад чиглэлээр л хийсэн. За энд бол зүүн засгийн нөөц хөрөнгөөс багахан зардлыг гаргаж энэ ажлыг хийж хэрэгжүүлж явж ирсэн. За өнгөрсөн 1 сарын 22-ны өдрийн сумын засгийн зөвлөлийн анх дахь хуралдаан дээр энэ хил залгаа бүгд найрамд хятад улсад гарч байгаа энэ өвчний талаарх мэдээллийг бид нэр тусгай чиглэлийн байгууллага бидэнд мэдээлэл өгсөн учраас энэ өдрөөс эхэлж бид нэр ер нь энэ тал руу нэлээд анхаарч ирсэн байгаа. За 28-ны өдөр сумын засгийн дугаар захирамж гараад өдөр тутмын бэлэн байдлыг зэрэгт сумын шилжүүлсэн. За энэ хугацаанд энэ сумын онцлог комиссийн хуралдаан 11 удаа болсон. За нийт 9 удаагийн шийдвэрийг эндээс гаргасан. За энэ өвчний талаар сурталчилгаа мэдээллийг бол одоо эрүүл мэндийн байгууллага, хэлийн мэргэжлийн хяналтын алба, мөн тусгай чиглэлийн байгууллагууд бол тус бүрнээ өөр өөрсдийн салбар чиглэлээр бол хийж явж байгаа. За сумын засгийн захирамжаар бол нэлээдгүй олон асуудлыг сумын хэмжээнд авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энд бол одоо аймгийн онцгой комиссийн 01, улсын онцгой комиссийн 01 даалгаврууд байгаа. Тэгээ энэтэй холбогдуулж одоо олон нийтийн баар цэнгэний газар, сатууруулах ундаагаар үйлчлэх газрууд, за мөн худалдааны үйлчлэгийн төвд хаахаас гадна цагийн хязгаарлалтыг бол тавьж ажилласан байна. Мөн энэ өвчнөд холбоотой мэдээллийг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, за цахим хуудасууд, за мөн гарын авалгуудыг бол тодорхой хэмжээгээр хэвлэж тараасан. За энэ бүх зардлууд, сургууль сурталчилгааны ажлуудыг бол зардал энэ ажлыг бол одоо нэгдсэн эмнэлэг, хэлийн мэргэжлийн хяналтын алба, өрхийн эмнэлгээр хамтар зохион байгуулж ирсэн байгаа. За сумын хэмжээнд нийт 7000 гаруй хэвлэл энэ жижиг одоо тарааж их материалыг тараасан байдаг. Мөн одоо нэлээдгүй олон байгууллагаар иргэдэд энэ өвчний талаарх мэдээллийг хор уршиг бас хүргэж сурчилж ажилласан байгаа. За ер нь энэ өвчний үед ажиллах заавар зөвлөгөө бид шадар сайдын 08 дугаар тушаалын дагуу одоо энэ ажлуудаа хийж явж байгаа, хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За сумын хэмжээнд тусгаарлах 7 байр байгаа. Хэрвээ бид нэр одоо янз янзын сэжигтэй тохиолдол илэрхий бол эдгээр байруудаа бид нар байрлуулна гэдэг. Нийтдээ нэг 645 ор энэ 7 байранд байгаа ор. Ингээд одоо хүмүүсээ тусгаарлах бол энэ 645 ортой энэ тусгаарлах байрнуудад бол бид нар одоо ямар нэгэн одоо сэжигтэй тохиолдолд ирээд ирээдүйг тусгаарлах болох энэ байруудад тусгаарлаж ажиллахаар тусынханд байгуулгын хүмүүст бол гэрээгээ хийгээд гамшигаас хамгаалах сумын төлөвлөгөөнд тодтгол хийгээд ингээд өргөжүүлээд ажиллаж байна. Ер нь энэ өвчний үед бол сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийг сумын секретарь орлогч үүрцээ хахалж байгаа. За ажил мөн энд нэгдсэн эмнэлэг, хэлийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын занглаа, хэлийн цэргийн техник зүүн гараг, тагнуулын газар, өрхийн эмнэлэг, онцгой байдлын элтэц, цагдаагийн элтэц, автоэрийн үндэсний төвийн замун утас салбар гэсэн ийм байгууллагуудад энэ ажлын хэсэгт орж ажиллаж байна. За нийт одоо гарсан зардлууд хөрөнгө байна. За энд бол аймгийн засагтаргаас бид энэ хугацаанд гарсан аймгийн онцгой комиссар гарсан зардлууд байгаа. Мөн одоо манай замун суманд үйл ажиллагаа явуулж байгаа хил хяналтын байгууллага, нэгдсэн эмнэлэг, за хууль хяналтын байгууллага энэ одоо Ирээн хотоос Монгол улсын иргэдийг татан авахтай холбоотой энэ дээр ажиллаж байгаа хүмүүс бол энэ ажиллаж албаагчдыг дархлаажуулалтыг сайжруулах 8 сая төгрөгийг бид бүхэнд өгсөн. Энийг бид нар одоо энэ байгууллагуудад бүгдд нь хуваарлсан байгаа. Хүний тоо, албан хаагчдын тоо онцлогоос шалтгаалаад хуваарлж ингэж ажилласан байна. За мөн одоо энэ хугацаанд аймгаас бас ирсэн онцгой байдал эрүүл мэндийн газруудаас одоо дамжиж ирж байгаа хөрөнгө, хувцас, сунар, маскыг бол одоо бүс байгууллагуудаа бас хуваарлж ингэж ажилласан байгаа. За энэ одоо өвчлөл гарсан үед ямар шуухан дараалалаар яаж ажиллах вэ? Жишээ нь автомобиль бомбтаар энэ өвчний сэжигтэй тохиолдол илрүүл яаж явах вэ? Төмөр замын бомбтаар илэрсэн тохиолдолд одоо яаж ажиллах вэ гэдэг зураглалыг бол бид анханаас 28-ны өдөр бид ерөнхийдөө бол гаргасан байсан. Тэрний дагуу сая энэ 1-р сарын 2-р сарын 10-ны өдөр Хөхөд Улаанбаатарын чиглэлийн Галтэргийн нэг сэжигтэй тохиолдол илрээд за ингээд тэр вагонд явсан 3 Галтэргинд явсан
3 вогоо нийтдээ 106 хүнийг саатуулсан байгаа. Энийг одоо бид тэр зураглалын дагуу эмчээ 3 наатлын талбай дээр төмөр зам угаасаа бид тэр зураг гаргасан байсан. Тэр зураглалын дагуу энэ вогоор тийш тусгаарлаж хамгаалтанд авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар энд цумын цагдаагийн ээлтэс, онцгой байдлын ээлтэс, төмөр замын цагдаагийн хасаг. За мөн дээр нь нэгдсэн эмнэлгээс нийтдээ нэг 16 мөн цумын хариуцлагатай жижигрүүд тэнд тусгаарлаж ажиллаж байгаа. 24 цагаар ажиллаж байна. За одоогийн байдлаар нэгдсэн эмнэлэг дээр тусгаарлагдсан с сэжигтэй хүний маань хариу бол эхний ээлжинд бол одоо сөрөг гэж гарсан байна. Тийм учраас одоо давтан шинжилгээний хариу гарах юм бол энэ одоо тусгаарлагдаад байгаа Галтргийн дугаа зорчигчдыг Улаанбаатар татаж авах ажиллагаа хийхэд бэлэн болоод байж байна. За энэ өдрүүдэд бол нэлээдгүй их ачааллтай байлаа. Яагаад гэвэл энэ хүмүүсийн одоо нойлын асуудлууд байна. Энийг бид нар одоо пошиг бэлдэж, пошигт одоо тэр хүмүүсийг Галтригнаас пошигоор ялгахцыг харгаад ингээд чанар удрал компани бохир сургуулийн машин өдөрт 2 удаа 2 ажилтан маань ажиллаж байгаа. Мөн одоо усны нөөц нь өөрөө их бага юм байна. Тооны нөөцтэй энэ гурван Галтриг. Энийг одоо онцгой байдлын хэлцээс очиж усаар цэнэглэж ингэж ажилласан. За мөн өдөрт 3 удаа хооллож байна. Энэ хүмүүсийг хооллолсон. За энийг бол Улаанбаатар төмөр замын арай замуудын жинчин төвөөс хоол ундыг бэлдэж ингэж хүргэлтээр өгж байгаа. За энэ хоол ундаар хүнсээ хангах энэ ажил мөн одоо тэр хүмүүс өөрсдийн хувийн одоо хэрэгцээ шаардлагатай 0 ариун цэвэр хэрэглээс зөндөө юмуд байсан. Энийг бол одоо оруулахад нэгдсэн эмнэлгийн заавар зөвлөмжийн дагуу нэгдсэн эмнэлгийн эмчнэр маань одоо энийг бол цаашаа зорчигчдод хүргэж ингэж ажилласан байгаа гэдгийг хэлье. Мөн энэ дээр бид нар явуулын штаб байгуулж байгаа. Тэндээ хажуудаа мөн орж байгаа энд одоо зорчигчдод одоо орж биеийн байдлыг үзэж байгаа. Мөн одоо цагдаагийн байгууллагын хүмүүс маань орох болсон. Энд бас баггүй хүмүүс самууд эгдсэн, зорчигч нар хоорондоо маргалдсан, муудалцсан. Энийг одоо зохицуулах үүднээс одоо энэ хүмүүсийг орох болдог. Энэ үед одоо тэр тусгай зориултын хувцсыг хажуудлын өрөөнд нөмсүүлээд ингээд оруулж буцаж гарч ирэхдээ тэр хувцсыг тэнд тайлуулж ариутгаж ингэж авч үлдэж байгаа гэдгийг бас хэлье. За нойлыг одоо авах гарах хоолнд нь одоо тэндээ бас мөн ариутгын ажил хийгдэж байгаа. Ариутгыг бол нэгдсэн эмнэлгээс ариутгагч ажилласан. За одоо тулгамдж байгаа асуудлуудаа одоо аймгийн онцгой комиссийн хэлсэн учраас бас цогц дурдъя. Ер нь бол улсын онцгой комиссаас шийдвэр гараад нэлээдгүй мөнгийг одоо засгийн газар дээр шийдвэрт баталсан гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл бол замун суманд маань аль ч чиглэлийн байгууллагуудаар энэ одоо тусламж дэмжлэг хөрөнгө мөнгө нэгч төгрөг ирээгүй байгаа гэдэг бас дуулгая. За ерөнхийдөө санхүүжилт бол ингээд сая 90 үнэтэй холбоотой тусгаар 100 гаруй үнэтэй тусгаарсантай холбоотойгоор бол маш их хэмжээний зардал гарч байна. Өчигдрийн байдлаар ихэд 2.1 зөвхөн хоолн дээр 2.4 сая төгрөгийн зардал гарсан байна. Зөвхөн хоолн дээр. За энэ тэрнээс гадна энэ наан ажиллаж байгаа 24 цагаар ажиллаж байгаа хүмүүс бол ямар ч хоол ундгүй ажиллаж байгаа манай тусгай чиглэлийн байгууллага юм хамгаалтанд гарч байгаа хүмүүс бол хоол унд байхгүй өөрсдийнхөө боломжоор ажиллаж байна. Мөн дээр нь нэг удаагийн хувцас хэрэгслүүд бол маш их хэмжээгээр орж байгаа. Маш хэмжээгээр орж байна. Тийм учраас энэ одоо нэгдүгээр асуудал санхүүжилтийн асуудал, хоёрдугаар асуудал бол энэ замун утсамд байгаа нөөцийн асуудал, хувцас хундрын нөөц, нэг удаагийн хувцсын нөөц, одоо энэ амны хаалт, малгай, гараа явуулах чигсээс эхлээл энэ нөөцийг одоо бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг хэлмээр байна. За дээр нь дараагийн асуудал бол энэ одоогийн байдлаар нэг үүсэж байгаа өрнүүдийг бид нэгтгэхэд явж байна. Үүсэж байгаа өрнүүд. За энэ дээр одоо хэлийн мэрэгжлийн хяналтын аль багшд илүү цагийн мөнгөөр 16 сая төгрөг гарсан. Нэгдсэн эмнэлгийн илүү цагийн мөнгө 6 сая төгрөг. Нэг удаагийн амны хаалт нэг 825 мянган төгрөг. Шүүлтүүртэй амны хаалт нь 620, нэгдсэн нэг удаагийн хувцас 11 сая төгрөг. Шатхууны зардал 1.4 сая. За хоолнд 181 мянга. Нэгдсэн сумын нэгдсэн юм шүү тий. За бичгэргийн зардал гэдэг ингээд за хог хаягдлын зардал, ариутгын бооцгээд нийлээд нэг одоогийн байдлаар 39.7 сая төгрөгийн өр үүссэн байдалтай байгааг бас дуулгая. За аймаг сумын захиргааны нөөц хөрөнгөөс за ахин зарцуулсан төрөний би төрөнд тоо хэлсэн. Аймгийн захиргаас бол ийм дэмжлэг үзүүлсэн. Аймгийн хэмжээнд бол эхний ээлжинд 50 сая төгрөг. За ахаад замун сумын
яг тусдаа бол 8 сая төгрөгийг одоо зөвхөн аль багштай дархлаажуулна гэж ингэж хуваарлсан. За сумын засаг даргын нөөц хөрөнгөөс бол 2.4 сая төгрөг одоогийн байдлаар гарсан байгаа гэдгийг бас хэлье. За нэгдсэн эмнэлэг тулгымцсан асуудал гэдэг энэ одоо харагдахгүй байна. Тэндээс та энэ гаргажсэн чинь тулгымцсан асуудлууд байгаа. Гол юм бол одоо бид нар юу вэ гэхээр миний ойлгосноор өчигдрөөрөө бид нэрс хуралдсан. Сорьцын юу 5 байгаа юм. Сорьц 5 л ширхэг байна. Одоо манаас тэгэхээр одоо 5-аас илүү халуунтай хүн орж ирэх юм бол чи өчигдөр бол 5 л гэж тайлбарласан шүү дээ. Одоо яагаад 12? Өнөөдөр өглөө нэмэлтээр ирсэн. За одоо бол 12 болсон юм байна. 12-оос илүү хүн халуулж ирэх юм бол тийм ээ. Энэ бол одоо хэцүү болох нэ гэдгийг бас одоо аймгийн эрүүл мэндийн газрын дараа байгаа учраас нэгдүгээр хоёрдугаар станц гэж эмнэлэгт байдаг юм байна. Богино долгионы станц огт байхгүй. Энэ цагт бол богино долгионы станц хэрэгтэй. Хэлийн мэргэжлийн ялалт бол богино долгионы станцтай ажиллаж байгаа. Бусад одоо тусгай чиглэл үргийн байгууллага, хил хяналтын байгууллагууд бол богино долгионы станцтай. Одоо бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр нэгдсэн эмнэлэг дээр богино долгионы станц бас хэрэгтэй байна. За бусад одоо шаардлагатай гэдэг юм уу тийм нэмэлт тодруулах зүйлийг манай байгууллагын дарга өөрсдөө тодруулаад хэлчихээ. Тэгэхгүй энэ таадын өгсөн үуч аюу харагдахгүй байна. Хэлийн мэргэжлийн хяналт шаардлагатай зүйл. Түрүүний миний ярьсан бол одоо энэ байдлаар үүсэж байгаа өрнүүд тийм ээ. Хүлээгдэж байгаа өрнүүд гэдгийг бас хэлье. За өнөөдрийн байдлаар суманд үйл ажиллагаа явуулж байгаа 21 худалдааны газраас хүнсний нөөцийн судалгааг өнөөдрийн байдлаар бид нар аваад байна. За энд бол одоо гурил будаа, давс, гомь, сүү гэдэг өргөн хэрэглээний гол түүхийдийн судалгааг авлаа. Тэгээд ингээд үзэхэд бол одоо манай суманд өнөөдрийн байдлаар 1 сарын нөөц байна гэдэг юм судалгаа гарч 1 сарын нөөц. Замдаа татан авалт хийж байгаа юуг бол бид нар гаргаагүй байна. Нөөцийн судалгаа бол юм хэрэгтэй байна. Отхон чимэг нөгөө юуны судалгаа яагаад байна? Өнөөдрийн байдлаар эмийн сангуудад байгаа. За суманд байгаа өнөөдрийн байдлаар 2000-аад амны алт байна. 6-7 эмийн сангуудад байгаа амны алт бол 7000-аад эмийн алт. Гэхдээ нэг удаагийн эмийн алт бол нэг удаагийн маск бол энд байхгүй гэж байгаа шүү дээ. Өглөө байхгүй гэдэг өчигдөр ирээд. Өглөө болгон бид нар 8-9 цагийн хооронд энэ одоо байгаа байдал нөөцийг бол амны хаалт одоо гар ариутгалынх бол тасарсан байгаа. Санитар бол байхгүй. За дээр нь одоо энэ томоогийн эсрэг одоо энэ тунгууд одоо ямар шохон байр байдалтайгаа байгааг л өглөө болгон манай нийгэм болгон мэрэгчлэлтэн бол авч бид үүдийг мэдээлэл хангаж ингэж ажиллаж байна. За миний мэдээлэл бол товчхонтой юм байна. Нэмэлтээр манай байгууллагуудын удирдлагууд өгөх. За мөн тулгамдж байгаа асуудлуудаа нэмж хэлэх ийм зүйлүүдэд хэлээд дараа нь аймгийн зөвхөн даргаыг үгийг сонсъё. Вирусын халдвар одоо с ижигтэй тохиолдол анхны тохиолдолд илэрсэн гэх энэ одоо анхны дуудлага авснаас хойш тусгаарлах хэсэгтээ нийт 11 хүн тусгаарлаж авсан. За үүнээс бол 9 сорцыг бол халдвар төвчин судлалын үндэсний төв рүү бол хүргэсэн. За энэ одоо сорцонд бол коронавирусын халдварын с ижигтэй тохиолдол бол илрээгүй гэсэн мэдээллүүдийг бол онлайн хэлбэрээр бол бүгдийг нь авсан. Ийм байдалд ажиллаж байгаа. За 2 сарц бол яагаад ингэ дутуу юм шиг харагдаж байгаа гэхээр энэ бага насны хүүхдийн хажууд нь нөгөө эцэг их насран хамгаалагч гэдэг утгаараа бол ингэж явж харагдаж байгаа. За нэгдсэн эмнэлэг бол халдвартын эмнэлгээ 12 ортоогоор бол дэлгэцсэн ажиллаж байна. За нэмэлтээр бол уртлын амлалтын хэсгээ дэлгэн ажиллуулахад бол нийт 13 орыг бол нэмэлтээр дэлгэн ажиллуулах боломжтой байх хувилбарыг бол одоогийн байдлаар бол зөвхөн төлөвлөчөөд ийм байдалтай явж байна. За дуудлага бол анхны үед бол манайх дуудлага бол ихсэж ирсэн. За нийт дуудлагын бол 90% нь томуу байсан. За одоо бол дуудлага бол багассан. Өдрийн дуудлага бол нэг 40 хүрч ирсэн бол одоо дуудлага бол нэг 10 жоохон гарантай орчим ийм дуудлага байна. За хүлээн авахын үзлэг бол 60 хүрч ирсэн. Одоо бол нэг 10-20 дотор бол багтаж ингэж үзлэгүүд бол явагдаж байна. За өрхийн эмнэлэг бол бас нэмэлтээр бол дуудлага ажиллуулж ирсэн. Одоогийн байдлаар бол төр одоо дуудлагын тоо бага учраас бол төр одоо нөөж байна. Ийм байдлаар байж байна. За эмнэлэгт бол сорьцоо
сорцын материал бол өнөөдрийн байдлаар бол 12 байна. За эндээс 5 нь бол тандалтын сорц байгаа. Тандалтын сорц байна. Энэ нь болохоор нөгөө тандал судалгааны сорц гэж үзэж болно. За үлдэгдэл нь бол удаан хугацааны сорц. За өнөө өглөөгийн байдлаар бол сорц нэмэгдэж ирсэн учраас ингээд 12 сорцын материал бол бэлэн байж байна. За эмнэлэгт шаардлагатай зүйл бол мэдээж одоо яг нэг удаагийн хамгаалах хэрэгсэл байна. За саяны тохиолдол дээр бол манайх бас нэг удаагийн хамгаалах хэрэгсэл бол бас нэлээдгүй зарлагдлаа. За энэ бол бас бүртгэл судалгаатай бол явж байна. За эмнэлэгт байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс авсан гипохлорид кальц бол бас манад бол байгаа. Гэхдээ бол энэ бас л ер нь бол нөөц шаардлагатай болох ийм шинжтэй байгаа. Өчигдөр бол бас нөгөө бохрын устгал дээр бол манайх бас нэлээд гипохлорид кальц бол зарлагдаж явсан ийм байгаа. За өрхийн эмнэлэгтээ мөн одоо гипохлорид кальцаас манайх 2 шудаг бол өгсөн байгаа. Тэгээ энэ нөгөө халдварын с ิจ гтэй байж магадгүй гэсэн айл өрхүүдийнхээ бас нөгөө гадна халдваргүй тэтгэлийг хийх зорилгоор бол бас зөвлөмж өгөөд ингээд байж байна. За чанар надралд бол бас яг одоо бохрыг яаж одоо аваад яаж устгах дарааллыг одоо заавар зөвлөмж гаргаж ингэж баталгаажуулж өгсөн ийм байдалтай ажиллаж байна. За нэмэлтээр бол бас нэг хэрэгцээ шаардлагатай юм бол зөөврийн эрентгээний асуудал бас манад бол шаардлагатай байгаа. Ер нь бол одоо нөгөө тусгаарлах эмнэлэг хоорондоо бол ямар нэгэн байдлаар аппарат хоногдох хөрөмжийг аль болохоор одоо хооронд нь зөөвөрлөхгүй гэдэг утгаараа бол зөөврийн эрентгээний асуудал бол бас нэмэлтээр юм байна л шаардлагатай байгаа. За нэг удаагийн хувцас сэргэлтээр бол адилхан ер нь бол бусад одоо байгууллагатай ижилхэн ер нь бол цаашдаа бол бас хомсдол үүсэх магадaltaй юм байна. Нэг сарын 22-наас хойш одоо энэ үйл ажиллагаатай одоо бас өндөржүүлсэн байдлаар ажиллаж байна. Хэлбэр мэргэжлийн хэлтийн алба. За энэ хугацаанд бол аймгийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс болон сумын засаг даргын нөөц хөрөнгөнөөс манайд бас баггүй. Нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл болон халдвар гүйцэтгэлтийн бодисноос ахгуудаад маск ажилчдын витаминжуулалт, дархлаажуулалтын асуудал дээр бол нэлээд их тусламж үзүүлж ажилласан. За ерөнхий мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас бол энэ хугацаанд бас бага зэргийн тусламжийг бол үзүүлсэн. Энэ улсын онцгой комиссээс гарсан шийдвэрийн дагуу эндээс олгогдсон хөрөнгийн дагуу өнөөдөр өчигдөр мэргэжлийн хэлтийн ерөнхий газар дээр бол бас энэ хамгаалах хувцас хэрэгсэл за нэг удаагийн маск гэх мэт зүйлсийг бол өгсөө. За энэ хамгаалах хувцас хэрэгслийн хувьд бол бас нэг манай хэмжээгээр тооцоод үзэхэд бол бас 14-өөс дээш хоногийн хангалттай нөөцтэй болчихж байна. Энэ нөөцийн хамгаалах хувцас хэрэгслийн хувьд бол энэ дотроос байхгүй байгаа зүйлс бас байж байна. Энэ дотор нь бол N95 маск бол олдоогүй гэсэн үгнээс нийлүүлэгдээгүй байж байна. За энэ автомашин болон гадаргуугийн гадна талд халдваргүйжүүлэлт хийх бодисыг бол тэндээс олгож байгаа бодис бол нэг 50 хил бодис олгогдож байна. Энэ нь бол манай бол 2 хоногийнхоо хэрэгцээг ч гэсэн одоогийн байдлаар хангахгүй хэмжээнд явж байгаа. За мөн гар халдваргүйжүүлэх бодисын асуудал үүсэж байгаа. За бусад зүйлс бол өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа нөхцөлтэй үйл ажиллаж байна. За энэ илүү цагийн асуудлыг бас шийдвэрлэх тухай асуудал байгаа. За манай дээр нэг бас нэг 3.4 сая төгрөгийн өөр үүссэн явж байгаа. За энд бол аймгийн онцгой комисс бас өөрөө мэдж байгаа. Энэний бас гол ихэнх хувь нэг 60%-ийнх нь өөр бол аймгийн мал эмнэлгийн газар дээрээс авсан халдваргүйжүүлэлтийн бодисын холоорын шохооны 2 сая төгрөгийн өөр байгаа. Хамгийн том хэсэг нь бол за ийм асуудлууд нь бол жоохон хүндрэлтэй байгаа. Бусдаар бол үйл ажиллагаа бол хийгдээд явагдаж байна. За хамгийн түрүүнд бол энэ одоо зохион байгуулалтын хувьд бол танилцуулахад аймгийн онцгой комиссийг ирсэн дээр танилцуулахад нэгдүгээрт нь бол галт тэрэг болон автозамаар илүүгээр нь орж ирсэн тохиолдол дээр бол хэлийн мэргэжлийн хэлтийн алба шадар сайдын 08 болон А192 тооц ерөнхий газрын даргын тушаалынхаа дагуу бол хамгийн түрүүнд орж тухайн хүмүүсийн халууны байдлыг үзэж
асуумжаа авч сэжигтэй хүн илрүүл дараагийнхаа байгууллагуудаа, хил хяналтын байгууллагуудаа ямар дараалалаар яаж орох вэ гэдэг дээр өдөрдөн зохион байгуулж ажиллаж байгаа. Ийм учраас хамгийн түрүүнд ямар ч мэдээлэл бүрэн биш асуудал руу хамгийн түрүүнд орж байгаа учраас эрсдэл нь бол өндөр байж байгаа. Үүний дагуу бол бус байгууллагатаа хэрвээ сэжигтэй тохиолдол байвал хамгаалах ховц хэрэгсэлтэд оруулах. За тийм бус тохиолдолд бол бас ховцгүй оруулж исэн үеүүд бол байгаа. Одоо бол ер нь бол хил хяналтын байгууллагуудыг бол ховцоо өмсч өргөн өмсч орохыг бол удирдах ажиллаж байгаа. Энэний дагуу бас ховц хэрэглээ өмсч орж ажиллаж байгаа. Ийм учраас ховцсны хэрэглээ бол өндөр байгаад байгаа. За энэ дээр бас нэг хэлчихэд автозамаар нүүрс гарч яснаа болсон байж байгаа 4-р тогтоолоор. За тэгээд үүнтэй холбоотойгоор одоо гарч байгаа тэрэг орж ирж байгаа том тэрэгний асуудал дээр бол одоо яг ингээд бүтцээр нь аваад үзэхлээр тэнд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг аваад хараад үзэх юм бол тэнд бол хүнсний бараа бүтээгдэхүүний эзлэгч юм бол орж ирж байгаа ачааны тэрэгэн доторх ачаан дээр харахад 10%-аас ч илүү гарахгүй хэмжээний л хүнсний бараа бүтээгдэхүүн ачаа орж ирж байгаа. Сүүлийн 5 хоногийн байдлыг одоо 6 хоногийн байдал 5-6 хоногийн байдал дээр аваад үзэхэд бол нэг 300-га тээврийн хэрэгслийн 100 гаруй нь бол нүүрсний тэрэг байсан байгаа юм. За энэ дээр бол мөн одоо жимс ногоо болохоор тэр жимс ногооны тэрэг бол бас нэг 20 гаруй хувьтай нийцэлж байгаа. За яг хүнсний бүтээгдэхүүн гэхээр 10% нь ч хүрэхгүй байгаа 300 гаруй тэрэгний. Ийм болохоор том тэрэгний энэ асуудал дээр бас шийдвэр гаргах тухай асуудлыг бол санал тавьж байгаа. За богоон төмөр замыг бол харахаар бол төмөр замаар орж ирж байгаа галт тэргээр орж иж байгаа сууж очигчдыг харахаар богооны дүүргэлт бол 50% ч хүрэхгүй нийт тоонд нь үзэхлээр байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас манай зүгээс бол яг энэ халдварт өвчний үед болохоор аль болохоор орц гарцыг нэгдсэн цөөлжээж хяналт тавьдаг учраас энэ дээр бол бас тэр галт тэрэгний цувааны тоо болон энийг бол цөөлөх сандлыг бол бас хөргүүлж байгаа шүү гэдгийг хэлье. За хүнсний бараа болон ахуйн бараа одоо бол төвлөгдөж байгаа. За бидэнд авч байгаа мэдээлэлээр бол 90 хотод бол 1-р зэрэглийн дэглэмгээ тогтооцсон. Үйлдвэр үйлчлэгээний газрууд бол бүрэн зогссон байж байгаа гэсэн мэдээлэлтэй байж байгаа. Одоо бол 90 хотод байж байгаа чөлөөт үсгийн талбайгаас бол ахуйн хэрэглээний барааг 4-5 хоногт татаа авах нөөц байна гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ ахуйн хэрэглээний барааны татаа авах хөдөлгөөн бол ерөнхийдөө бол ингээд нэг багасах баг. Одоо ч гэсэн багассан байж байгаа тийм. Харин хүнсний бараа бүтээгдэхүүн татах, тэр нарийн ногоо татах үйл ажиллагаа бол нутгийн гүнээс бол явж байгаа хэвээр байгаа юм байна лээ. Тэр энэ бол явагдаж байгаа. Тэгтээ бол эзлэх хувь нь бол бага юм байна. Тэгээд энэ дээр бол нэг хэл бомтой үйл ажиллагаа шууд хаахаас илүүтэйгээр зүгээр тоо гарцыг багасгуул яадаг юм бэ гэдэг шийдэл төрөн зүйтэй юм болоо гэдэг саналтай байгаа юм. Энийг бас аймгийн онцгой комисс өөрийн шугамар дамжуулаад улсын онцгой комисс бас танилцуулсан байж байгаа ч гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь өчтөр аймаг дээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэн. Энийг иргэд ойлгохдоо хөл хорой тогтоосон мэт ойлголтын гадуур их нийгэмд их явж байна. Энэ дээр бас нэг тодорхой ойлголт өгөхгүй бол иргэд замун үе цомд хөл хорой тогтоочлоо гэдэг ойлголт бол улсын хэмжээнд бол ийм мэдээлэл яваад байна. Энийг бас нэгдсэн байдлаар зөв мэдээлэл тарайхан зүйтэй болов гэж бодож байна. За гуравт мэдээж санхүүжилтийн асуудал байгаа. Улсын онцгой комиссийн гишүүд ирээд 1.1 хэдэн тэрбум төгрөглөө асуудал шийдсэн гэсэн гэтэл сумын хэмжээнд аймгийн хэмжээнд ч одоо энэ мөнгөний нэг төр тусагдааг байгаа, орж ирээгүй байгаа. Энэ асуудал дээр шуурхайлах асуудал бас аймгийн онцгой комиссийн зүгээс ярилцлага тавьж санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол нөхцөлөд бол ингээд улам хүндрээд ингээд явж байгаа нөхцөлөд бол санхүүжилт одоо хэцүү байгаад хаанаа өөр өөрсний шугамар бол танилцуулж. За энэ асуудлыг тусгах гэсэн. За түүний дараах тэнгис дараагаас хойш асуулаа. Тээврийн одоо нөгөө билетнийх үнэнд багасах орон нутгийн терапи авах боломж байгаа юу гэдгийг ялчгүй олон улсын галт тэрэг тэгэхээр билет 95,000-аар авахаас өөр аргагүй байна гэдэг алцал төрж байна. Тэгэхээр энэ хэдэн зочигчд маань бас орон нутгийн 275 дугаар галт тэрэгээр явах өдр гэсэн юмнууд ярьцгаагаад байна гэж байна. Энийг одоо эндээс бас нэг шийд гараад энэ богоонд нь явуулах юм яах гэдэг асуудалд хүрэх бах тийм ээ. За хоёр дахь асуудал нь манайхаараа нарийн царгаар хиттийн төмөр замаас орж иж байгаа сайн ярьсан ачаанууд байж чингэлэг болон өргөр хэрэглээний бараанууд. За энэ хариуцлагын тал дээр бас нэлээдгүй ач холбогдлогч ямар байгууллагаар ямар компаниар халдваргүйжүүлэлт хийх үү гэдэг юмнуудыг Батмунхтаараа бол түрүүн бол хэлсэн. Давхар бас энэ дээр нь
аймгийн онцгой комиссоос анхаарад шийдвэрүүдээ сайн гаргаж өгөөч гэдэг хүсэх гээд. Тээврийн хэрэгслүүдийг өнөөдөр замун үеийн байдалд 15 туулах чадвартай тээврийн хэрэгсэл одоо өнөөдрийн байдлыг бүртгэж бэлтгэгдээд байна. За улс төрийн одоо анхны тохиолдолд бол бид сахарчин албаны машиныг одоо дайчилж бензин баг гэдэг машиныг бол дайчилж бас төсөв мөнгөнд тохируулж явууллаа. Цаашдаа ийм одоо олон хүн халуураад олон удаа ингээд явагдах машинууд дайчлагдах бэлдэх юм бол одоо замун үеэд дайчлаганд бэлтгэж байгаа 15 тэрэгний чинь бараг 13 дандаа жип байгаа учраас аймгийн онцгой комиссоос бас энэ бензин тосны асуудлыг сумын онцгой комиссод одоо бэлтгэж асуудлыг бас шийдвэрлэх хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь хэлийн налтын байгууллагууд дээр ажиллаж байгаа постууд дээр үндсэндээ бол одоо манай тээврийн байгууллагаас пост дээр өдөрт 3 хүн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сум орон нутгаас нэгж маск ирсэнгүй. Аймаг орон нутгаас өгсөн л гэдэг юм. Энэ одоо тэгээд одоо халдваргуулалтын хувьц дээрээс огт өгөхгүй байгаа. Тийм учраас одоо энэ яг хэлийн бүс дээр ажиллаж цаг дээр ажиллаж байгаа хүмүүсийнхаа одоо бас хувцсны хангалт анхаарч үзээч гэдэг санал байна. Мөн одоо бас хэрвээ одоо дайчилгаа шаардлагатад автобусны жолооч нарт хангалтаар өгөх одоо бас хувцсны асуудал бас битэмжилт хувцс байхгүй. Сая одоо сүүлийн үед бол үндсэндээ татан авалт хийхэд шаардлагатай одоо бүр 20 царайс хувцсыг худалдаж авч хийж гаргаж штеп. Бид энэ Монгол улсын төлөө Монгол улс иргэдэд татаж авахын тулд нөгөө компани орлого олж байгаа ч гэлээ гэсэн одоо бид бас машины хувцсыг хүртэл одоо бэлэн хангаад өгөх хувцс байхгүй байна. Энэ асуудлыг одоо бас бэлэн байдал бэлдэх хэрэгтэй байна. За энэ 2-3 төрлийн бас та нөхдөй өгсөн мэдээлэлд холбогдуулаад бас яа. За өчигдөр аймгийн онцгой комиссийн 3 дугаар хурал болсон байгаа. За энэ онцгой 3 дугаар хурлаас одоо аймгийг өндөржүүлсэн бэлэн байр шилжүүлъя гэдэг одоо шийдвэр гарсан. За одоо албач 5 хүн дээр ирнэ. За улсын хэмжээнд бол одоо хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлаа шилжүүлсэн. Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдал шилжнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр гамшилт хамгаалалтын хуулийн дээр бол тодорхой заасан байж байгаа шүү дээ. За гамшигаас үүсч болзошгүй гамшигаас үүсч болзошгүй болон үүсэн нөхцөл тухайн орон нутгийн одоо онцгой комиссийн дарга нь өндөржүүлсэн бэлэн байдлыг шилжүүлнэ гэж заасан байж. Тэгэхээр өнөөдрийн зарлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал нь болохоор үүсч болзошгүй гэдэг нь урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хөл хорой юм уу тийм бол байхгүй байгаа шүү дээ. Өчигдөр шадар сайд бас энэ дээр тодорхой мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бид нар юу хийх ёстой вэ гэхээр одоо бэлтгэл бэлэн байдлаа хангах, за одоо энэ маск жуулах, за тэр олон нийтийн цугласан газруудыг одоо саарамжуулах, хаах гэдэг юм аа. Их мэтчлэн маш олон дараалсан байдлаар ажиллагаанууд явагдах байх. За захирамж албаас гарчих болов өнөөдөр баталгааж гарчих байх. Тэн дээр тодорхой заасан байгаа. Энэ хүрээндээ бас сумын үйлчлэгэнд оруулах хэрэгтэй. За та нөхдийн бас мэдээлэлээр өдөр тутмын бэлэн байр шилжүүлсэн гэж юм орж ирээд байгаа. Тэгэхээр энэ хуулийн бас зүг харахгүй бол бас буруу үг хэллгээс явагдаад байгаа шүү. Өдөр тутмын бэлэн байл гэдэг маань үндсэндээ бол жирийн үйл бид бүхний хийж байгаа үйл ажиллагааг өдөр тутмын бэлэн байл гэж хэлж байгаа шүү дээ. Энийг бол шилжүүлнэ гэсэн үг ерөөсөө байхгүй. Ганцхан цаг дарга бол өндөржүүлсэн бэлэн байдал буюу бүх нийтийн бэлэн байл шилжүүлэх тийм захирамж гаргах хэрэгтэй. Тэгэхээр яг та нөхд тайлбарлахдаа өдөр тутмын бэлэн байдлыг эрчимжүүлж гэж тайлбарлаж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр цаашдаа энэ бас үг хэлгэн дээр бас анхаарахгүй бол бас буруу зүрх асуудал яригдах вэ гэж. За хоёрдугаар энэ 645 ор байна гэж сая алдруу ядарга хэллээ тийм ээ. За тэгэхээр энэ миний авсан мэдээлэлээр бол одоо 645 орч нөгөө сургуулийн заал одоо юу гэдэг бүх юмч орж байгаа шүү дээ. Тэгэхээр ор гэж ярьчихдаа зэрэг та нарт орн байгаа юм. Үүр цагтаа миний битээр тохирсон одоо яриагаар болохоор ойлголтоор болохоор за 645 хүнийг бол одоо төр орон сууцаар хангах юм байна. За 100 хүнийг болохоор зочдбуулуудаар байрлуулах болцоотой байна. За зочдбуулууд дээр ор дээр одоо бүх юм байгаа учраас 100 хүнийг бол асуудалгүй шийдчих юм байна. За тэрнээс цаашаа гарах юм бол давхар нөгөө хүмүүсийг чинь байрлуулах ор дээр хүнжил одоо юу гэдгийг бүх юм нэг давхар бас шаардлагатай болох юм байна гэсэн байдлаар тохирсон байгаа шүү. Тэгэхээр энэ бас яг ямар хэмжээнд явж байгаа гэсэн үгээсээ нэгдэхгүй бол бас буруу зүрх ойлголтуудаас гарчих вэ гэж. За 3 дугаар асуулт яг саяны энэ холбоотой асуудал та энэ. Энэ сумын онцгой хөвс сайн ажиллаж байгаа. Энийг бол бүгд мэдчихэж байгаа. Ер нь улсаас ажлын хэсэгч ирж ажилласан бидний хувьд ч гэсэн одоо энэ нөхцөл байдлыг бол байнга одоо ойлгож дээш нь танилцуулж явж байгаа. Гэхдээ энэ мэдээллийг одоо нэг шугамаар өгөх, за тоо хэмжээгээ одоо тохирох асуудал дээр одоо өнөөдрийн хүртэл нэгдсэн тохиронд хүрэхгүй яваад байгаа шүү дээ. Аймгийн онцгой хөвсөл энийг бол байнга хэлж байгаа. За хамгийн сүүлийн жишээг саяны энэ орж ирсэн галт тэрэгний асуудал.
90-ээс 10 гаруй хүний хүн 37 ослож халуурсан. Ийм гал тэрэг одоо Монголын хил рүү орох нэ. Ирээний талаас одоо энэ хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх уу гэдэг мэдээлэл ирж байна гэсэн мэдээллийг бидэнд бол өгсөн. За бид нар бол баталгаатай мэдээгээ хүлээгээ сууж байгаа шүү дээ. Яг эцсийн байдлаар ямар хэмжээнд очих ёстой юм бэ? Энэ яг хаанаас гарч ирэх вэ? Хэлийн мэргэжлийн ялтаас одоо ийм мэдээлэл эцсийн байдлаар гарах юм байна гэсэн байдлаар бид нар бол хүлээгээ байж байгаа. А гэтэл одоо манай энэ хэлийн холбогдох байгууллагууд чиглэлээр одоо дээш улсын онцгой хос мэдээлэл өгсөн. Төмөр замаараа өгсөн, цагдаагаараа өгсөн, одоо өөр хаангач байдаг. А гэтэл нөгөөх нь ямар ч баталгаагүй мэдээ дээгүүр явж улсын онцгой хос дээр яригдаад эргээд аймгийн онцгой хэмжээний асуудал яаж орчиж байгаа байхгүй. Та нар ямар мэдээлэлтэйгээ юугаа хийж байгаа юм бэ? Ийм мэдээлэл байна уу? Ягаад бидний мэдээлэлээр хангахгүй байгаа юм бэ? Та нар яг одоо ийм зохион байгуулалтаа юу хийж байгаа юм бэ гэдэг асуулт яригдчих болж байна. Бид хариулж байна. Бид бол баталгаатай мэдээг та нарт дамжуулнаа. Бид нар бол мэдээлэл мэдж байгаа. Гэтэл наач баталгаатай биш. Эцсийн байдлаар та бүхэнд одоо бидний мэдээлэл дамжуулах шүү гэсэн. Ийм нөхцөл байдалтай. Тэгээ энэ маань явсараа эцэст нь нэг хүний л асуудал болсон шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ сумын онцгой хөмс дээр яг нэгдсэн тохироондоо хүрээд эцсийн үр дүн дээр одоо нэг үгтэй болсны дараа нь надад тэр амбицаараа байгууллагаараа дамжуулт юм байгаад гол нь одоо нэг үгтэй байхгүй ингээд чиглэлээр явуулсан үг чинь олон салаа болоод тэрэн дээр байгаа эдэн нөтүүдийг чинь сандаргаад ийм асуудал үүсэж байгаа шүү. Энийг бол бүр маш сайн одоо зохион байгуулах хэрэгтэй. За дараагаас бол тооны асуудал байна. Одоо хүртэл тооны асуудал дээр одоо зөрөлдөөл байгаа. Хэлээр одоо хэдэн хүн орсон, хэдэн хүн галсан. Эрэгтэй эмэгтэй гэдэг одоо хэлээс өөр мэдээ ирдэг, төмөр замаас өөр мэдээ ирдэг. Тэгээ энэ тоон одоо бас уйлдаж өгдөг. Тэгээ одоо бид нар одоо аль нь итгэх өгчл одоо мэдхий болчиход байна шүү. Тэгэхээр бас энэ тоон дээр та нар бас нэг эцсийн байдлаар тохироод яг одоо эцсийн байдлаар ийм мэдээлэл, ийм тоогоор ингэж тохирё гэж шийдчих юм бол тэр чиглэлээр асуудлаа тавьдаг. Бид нар ч гэсэн нэг үгтэй та нар дээшээгээ мэдээлэл өгдөг баймаар байгаа. Та нар юм буруу өгсөн мэдээлэл бол бид нар буруу мэдээлэл цаашаа дамжуулаад эргээд өөртөө бас эвгүй байдалд орж ш. Та нар худлаа ярьлаа. Одоо хэдэн хүн ч яаж хэдэн хүн ч яаж гэж байна. Надаас тооныхээ бичдэг. Ийм асуудал үүсэж байна шүү. Тэгэхээр сумын онцгой хөмс бол нэгдсэн зохион байгуулалтаа ороод ийм нарийн ширээ юм дээр маш сайн тодтогоод тэрийг одоо аймгийнхаа онцгой хөмс мэдээлэл одоо өгдөг. Нэг амтаа нэг өгдөг байхгүй ийм асуудлууд бас цаашдаа одоо гарахгүй болохоор онцгойгаараа гэдэг юм хэлье. За тэр аймгийн засаг даргаас 50 сая төгрөгийн асуудал шийдсэн байгаа. Энэ халдвар хамгааллын хувьцыг хангах одоо бусад энэ чиглэлээр. Тэгэхээр аймгийн онцгой хуулийн газар бол 19 сая 700 мянган төгрөгийн асуудал шийдэж өгсөн шүү дээ. Энэ дээрээс одоо комиссион их л одоо 316 ширхэг гэдэг. За энэний бол одоо замын хөдөр 170 ширхэг комиссион гэдэг өгсөн байгаа. За Э95 маск, за 700 кг одоо ходорын шохоо, гараар өдөх бодис гэдэг боломжийн хэрэгээр өгсөн. А энийг бол сумын онцгой хөмсөд дамжигдж байгаа. Альж байгууллагууд одоо тусгаалж өгөөгүй. Тэгэхээр сумын онцгой хөмс энэ дээр зохион байгуулалтаа гэдэг автовэртэй хэдийг өгье, хэлийн мэргэжлтэй хяналтаа хэдийг өгье, хэлийн зэрэгтэй хэдийг өгөх байдлаар зохицуулалтаа хийн. А гэхдээ өгсөн бүгдийг тараагаад өгч болохгүй. Тодорхой нөөцийг бүрдүүлээд үүс нөхцөл байдал дээр одоо гарах байдлаар ийм зохион байгуулалтанд орно шүү гэдгийг бол та бүхэнд хэлчихье. За миний мэдээлэл товчондоо ийм байна. Одоо хамгийн хүнд нөхцөлд амжилттай сайн ажиллаж байгаа та нарт бас өөр зүйлс талархаж байгааг хэлхийг хүсэж байна. За бид нар нэлээд хэдийн юм дээр бас анхаарч ажиллах шаардлагатай байна. Бидний хийгдэж байгаа ажил болгон эргээд биднэрт сургамж өгч байдаг. Тэн дээрээ бид одоо сурч тэнд гаргасан алдаа дутагдлыг давтахгүй байх дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж ингэж харж байгаа. За өнөөдрийн өглөө 9 цагийн байдлаар дэлхийн нийтэд болж байгаа халдварын талаар бас хоёр үг хэлчихье. Өнөөдөр хятад улсад 59737 одоо хүн өвдсөн байна. За 1365 нас орол бүртгэгдсэн байна. Одоо 16067 с жигтэй одоо манайхны тусгаарлаад байгаа шиг ийм с жигтэй хүмүүс байна. За нийтдээ дэлхийн улс орн 25 улс оронд энэ өвчил бүртгэгдсэн. За сүүлчийн 24 цаг дотор бол Хятад улс, Япон, Холбооны бүгд найрамд Герман улсад өвчил нэмэгдсэн ийм мэдээллүүд байна. За Монголд бол өнөөдрийн одоо энэ цаг мөчид бол энэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Нийтдээ 120 хүнд бол энэ халдвар илрүүлэх шинжилгээ, лабораторийн шинжилгээнүүдийг хийж байна. За эндээс бол онш батлагтаагүй. Одоо 7 хүний шинжилгээ үргэлжлээд явж байгаа. За тэрний 2 нь одоо манай дээр тусгаарлагдсан 2 хүний хариу одоо ингээ эхний байдлаар гараад ирж байна. За Монгол бол бас нэлээд маш өндөр эрсдэлтэй сая хамгийн сүүлчийн эрсдлийн үнэлгээ Монгол улс хийсэн байгаа өчигдөр.
За энэ дээр бол маш өндөр эрсдэлтэй гэдэг ийм үнэлгээ хийгдсэн. За энэ маш өндөр эрсдэлтэй гээд байгаагийн нэг юм нь энэ с ิจ гтэй тохиолдолд сүүлийн үед бүртгэж байгаа тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. За сүүлийн 12-ны 22 цаг өчигдөр оройн 22 цагаас өнөө өглөө 9 цаг хүртэл нэг с ิจ гтэй тохиолдолд Орон аймагт нэмэгдсэн байх жишээтэй. Ер нь 24 цагаараа авбал хоногт одоо бас нилээдгүй нэмэгдээд ингэ явж байгаа. Одоо биднэрт нэг зүйлийг анхаарна. Бид нар хил рүүгээ анхаарад хилээс орж ирж байгаа хүмүүсээ үзээд байгаа. Гэтэл тухайн моментод ерөөсөө янз бүрийн с ิจ гэл илрээгүй хэрнээ нутгийн гүнд очоод нөгөө 14 хоногийнхаа хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илэрч сэжиглэгдэж тусгаарлагдж байгаа хүний тоо олон байна. Хаа байгаа Баян Үлгээ, тийм ээ, Дархан, Орхон, Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, Өмнө Говь аймаг гэд маш олон газрууд дээр ингэж тусгаарлалт хийлгэж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бол зөвхөн хилээр орж иж байгаа хүнээсээ гадна доторх одоо нутгийн иргэдийн дунд энэ асуудал үүсэх вэ гэдэг дээр анхаарна. За замун өдөр нэг тохиолдол байгаа. Хилээр орж ихдээ с ิจ мэдэгдээгүй. Ирсэн хойноо одоо тийм ээ 2 сарын 7-оос эхэлж халуурсан гэдэг одоо өнөөдөр имлэг тусгаарлагдсан ийм тохиол байж байгаа. Тэгэхээр бид нар нутгийн иргэдэд дотор халдварын нууц үедээ орж ирчихэд байж байгаа иргэд байхыг өгөөсгөхгүй учраас бүх хүнийг бид нар одоо бие биендээ халдвар тараачих вэ гэдгээс нь сэрэмжлүүлж ингэж явах шаардлага гарч байна гэж ингэж харж байна. За сая Дашны Хурандагийн хэлсэнтэй бас санал нэг байгаа. Энэ тоо мэдээгээ маш сайн зөв нэгтгэнэ. 106 хүн, 110 хүн, 105 хүн гэж явсаар байгаа л одоо өнөөдөр 106 болж гинүү, 7 болж гинүү. Энэ тоонуудаа маш сайн хідэн зорчигч байсан, хідэн албан хаагч байгаа юм. Энэ тоогоо маш сайн нарийн ингэн өөх хэрэгтэй байна. Мэдээллийг маш сайн баталгаатай болгож иж дээшээ мэдээлэхгүй бол салхины хурдаар ингээд мэдээлчээр эргээд өөрснөө нөгөөдөгтөө унаад байна бид нар. Тийм бидний ажлууд багийн ажиллаа. Тийм учраас багаараа одоо шуурхаа үнэн зөв ажиллах ийм шаардлагатай байна гэдгийг хэлмээр байна. За хувцас хамгаалах хувцсын өмсгөлт тайлалтан дээр бид нар бас нэг том сургамж байна. Энэ юу гэхээр энэ цагдаагийн албан хаагч нар магадгүй онцгой байдлын албан хаагч нар ч өмсөх шаардлага гарч магадгүй юм байна. Саяын энэ галтэрэгний асуудлаас харахад. За тэр автоэврийнхэн байна. Эднэр дээр хамгаалах хувцас бол ариун цэвэр байгаа учраас өмсчиж болж байна. Гарч ирээд яаж тайлж байна вэ? Хамгийн их алдаа тайлахад байдаг. Халдвар авсан хувцсыг тайлахад байдаг. Тийм учраас би нэгдсэн эмнэлгийнхэн дүүрэг өгж байгаа хэлийн мэргэжлийн хяналтын энэ дээр туслах хэрэгтэй. Цагдаа хүчний байгууллага хил дээр очиж ажиллаж байгаа хүмүүсийг энэ хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлахад сургах хэрэгтэй байна бид нар. Анцгаалan сургах хэрэгтэй. За энэ дээр бид нар анхаарья. За дараагийн юм тэр дотор гүндэн байгаа иргэдийн дундх тандалт. Өнөөдөр Баян Үлгийн аймагт замун үдийн хилээр 2 сарын 5-нд орсон гэсэн өгүүлэмжтэй хүн өвдөд хэвтэж байгаа. За энэнийг судлаад байхаар 2 сарын 5-наас 9-ний хооронд замун үдэд байсан гэсэн юм мэдээлэл гараад байгаа. Энийг бид нар нэгтлэн шалгах ёстой. Үнэхээр 4 хоног энэ хүн байсан бол хаана байсан, хинийд байсан, буудалд байсан юм уу? Юугаар хот руу явсан, ямар хүмүүстэй уулзсан. Магадгүй одоо 14 тэрнээс хойш 14 хоногийн дотор танаа энэ орон нутгийн хүмүүс дотроос өвчний шинж тэмдэг илэрхийг байх газаргүй. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг олж тогтоох юм ажил өнөөдөр явж байгаа. Тэгээ энэ дээр одоо бас эхний байдлаар бас хурдтай ажиллаж байгаад баяртай байна. За олон нийтийн арга хэмжээг бүрэн зогсоож байгаа. Тэрнээс хөл хорой тогтоогоо замун үдийг тусгаарлсан юм байхгүй. За ялангуяа одоо сар шинэ болох гэж байна. Сар шинийн арга дээр нөгөө хурал ном уншуулан засал номоо хийлгэнэ гэд хээ дээр маш их явдаг. Хамрын эд дээр чи наадам шиг болдог ш. Энийг манай аймгийнхан одоо онцгой анхаарах шаардлагатай. Улаанбаатар бол энэ хийдийг бас 20 50-аад хийдийн ном уншилтыг нэг зогсооцсон байна. Тэгэхээр иргэд дундаа одоо заслыг бол хизээч хийлгэж болно гэж байгаа ш. Заавал тэр 8 хоног, тэр 10 хоногт хийлгэх шаардлага байхгүй. Энийг онцгой анхааруулах бол бүгд нэг харахад чинь давхад хамрын эд рүү явцсан байх вэ? Иргэд чинь гэдгийг энэ сэрэмжлүүлэг юмд оруулж өгөөрэй гэж хэлэх байна. За тохиолдол болгон дээр бид нар ажиллаад ямар алдаа гарав гэдгийг шүүж ярьж байгаа та нар. Энийг маш сайн яриад дахиж энэ алдаа гаргахгүй байх дээр онцгой анхаар. Нэг ямиг алдаад дахиж гаргахгүй. Ер нь алдаагүй ажиллана бид нар. Алдаад байвал бид нар эрсдэлтэй алдахгүй ажиллана. Хэрвээ алдсан бол энийгээ дахиж тогтохгүй байх дээр бүр комиссараа одоо ярих хэрэгтэй юм байна. Цагийн тооцоо илүү цагийн манай эрүүл мэнд бол яамнаас өгсөн байгаа мэдээл. Бүх тооцоо гарч байгаа юм тусдан хөтлөөд яваа, бүртгээд яваа гэж байгаа. Ер нь бол улсын комиссарч гэсэн юу чиглэл өгж байгаа.
батлагдсан төсвөдөн зохицуулт хийнэ. Наашин татнаа төсвийг тийм учраас одоо зарлаа тооцоод ингээд зарцуулаа явж жилийн эсрэг бол тодтгол юм орох байхаа гэсэн ийм имийг бол өгж байгаа. За эмнэлэг бас эмээс гадна хүнсээ бэлдэх хэрэгтэй. Хүнсний нөөц, шатхууны нөөц, эм бэлдэмлийнхаа нөөц дээр онцгой анхаарна. Тендерүүд үндсэндээ шалгараад одоо өнөөдрөөс гэрээ хийгдэж эхэлж байгаа шалгарсан багцууд дээр ерөнхий гэрээний тендер бол чөлөөтэй байж байгаа. Тийм учраас замуудын эмнэлэг гэрээгээр одоо авах тендерийнхээ эмийг хурдан гэрээгээ хийж татан авах дээр онцгой анхаарна. За хамгаалах хувьд зэрэгслийн хувьд одоо ярьж байгаа энэ тайлан та нар танилцуулж байхад би нэг зүйлийг гайхал байна. Юу ч гаднаас ирэхгүй байгаа юм шиг л юм л дутаад байна гэхээр хаанаас хэний байгууллага хичнээн юу авсан гэдэг юмаа бас хэлж явах хэрэгтэй. Одоо бид нар аймгийн засаг дарга 30 сая төгрөг манай дээр хамгаалах хувьд хэрэгсэлд гаргаж өгсөн. Манайх бол үндсэндээ хувийн хвшлээ хасахад 23 төрлийн өмчийн эмнэлэг байдаг. Хувийн хвшлүүдэд оруулал 100 гаруй байгууллага болчихно. Иннээсээ бид нар авах юм аваад замун үеийн эмнэлэгт зузаатгалыг тогтмол хийж байгаа. 40 комбинзоныг явуулсан, 80-ыг нэг явуулсан, 120-ыг явуулчихад байгаа. Эднийх төрөөчийн мэдээлэлээр бол 200 гаруй комбинзонтой ийм байсан. За энэс бол зарцуулж байгааг өгөөсгөхгүй. За N95 маск 60-ыг өгчөөд байгаа. Энэ засаг даргын хөрөнгнөөс өгж байгаа шүү. Тэр хөрөнгө манай суманд тусахгүй байна, харагдахгүй байна гэдэг юм яригдсан учраас би хэлж байна. За нэг удаагийн маск 400 өгж байгаа. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт ийм зузаатгал хийгээг байгаа. Тэнд голомт үүсэг байгаа учраас дандаа ийшээ өгж байгаа. За өнөөдөр өглөө эрүүл мэндийн яамнаас 501 удаагийн маск жоохон сурчлагын материал хуваарлцсныг өчигдөр ацарсан байна. Иннээсээ 100-ыг танаад өгж байгаа. 500 маскыг би 22 байгууллагт хуваавал юу болох вэ? Тэрнийхээ 100-ыг танаад өгж байгаа. Ингээ аль илүүгээ л танаад өгж байгаа. Илүүг нь. Бусад нөөцийг бид нар эрүүл мэндийн газар дээр нөөцлж байгаа. Өнөөдөр бидний ажиллагаа эхлээгүй байгаа. Эхлээгүй байгаа. Онш батлагдвал бид нар энээс амар юм бол. Тийм ээ? Тэр цагт бид нарт бас хэрэгцээтэй учраас бид нар маш зөв зохион байгуулалттай тооцоотой ажиллахгүй бол байгаа хувцас барч болохгүй. Энэ дээр одоо хэн орох уу, хэдэн удаа орох уу эднэрээ хүртэл тэр эмчнэр ороод гарахтаа хогийг аваа гардаг, орохдоо хоолыг оруулаад өгдөг гэдэг чинь маш зөв байхгүй. Тэр болгонд хүн орвол тэр болгонд хувцас мөнгө. Тэгэхээр энэ зохион байгуулалтыг бас сайн хийж байгаа юм байна. Өшөө сайн хийх хэрэгтэй байна гэж ингэж хэлмээр байна. За аймгийн засаг дарга 25 мянган ширхэг сурчлагын материал хэвлүүлсэн өөрийнхөө зардалаар Улаанбаатарт. Энийг татаж авчраад танаад 5400 сурчлагын материал явуулсан. Энэ иргэдэд очсон байгаа. Тэгээ энэ аймаг орноос өгж байгаа юмнуудыг маш сайн тайландаа оруулж ингэж яваарай гэж хэлэх байна. За борхон нарын өрхийн эмнэлгийг бол бид нар бас орхиогүй. Тэн дээр бас 200 маскны нэг удаагийн маск өгсөн. Замуудын нэгдсэн эмнэлэгт бас энэ засаг даргын хандивлсан 1000 маскнаас 200 өгсөн. Гэх мэтээр ингээд юмнуудыг бол өгөөд яваад байгаа. Тэгэхээр энийг их сайн юундаа тусгаж яваарай гэж хэлмээр байна. За юу ярих вэ? За наадхыгаа сайн хийлж явжээ. Тэгэхгүй бол юм өгөхгүй байгаа юм шиг ингэж харагдаад байна. За энэ хуурамч ташаа мэдээллийг аймаг залруулахгүй шүү дээ. Хаана ийм хуурамч ташаа мэдээлэл явж байна? Тухайн газар бүртээ залруулж явна. Би тагнуулын газарт бол одоо өчигдөр орооныхтойгоо нийт 5 мэдээллийг шалгаж одоо алей гэд ингээ өгсөн байж байгаа. Надад нэг мэдээллийг ч ингэж шалгалаа энэ юм байлаа гэсэн хариу өгөөгүй. Зүгээр нэг мэдээллийг би пестээр байсан өгсөн тэр алга болсныг бодоход тэр хүнтэй ярьсан болов гэж таарсан. Тэгэхээр эргээд бид нарт бас хэрвээ нууц биш байдаг бол ийм арга хэмжээ авлаа, ийм зогссон шүү гэдэг ийм мэдээллийг бас бид нарт өгөх хэрэгтэй байна. Тэгээд ташаа мэдээллийг дорноо зогсоон за замуудын иргэдэд тэр мэдээлэл сурчлагаа хийхийг аймаг ирж хийхгүй та нар хийн. Өрхийн эмнэлэг багш нар одоо сайн санаатай туслая гэсэн иргэд байвал халдвар хамгааллын асуудлыг шийдээд энийг хийх хэрэгтэй. Сүүлийн үед энэ иргэдийн нөгөө сургууль сурчлагаа одоо энэ мэдээлэл шинэ мэдээлэл жаахан дутмаг болсон уу, иргэд жаахан саарсан маска зүүхгүй байгаа явдал байна. Тийм учраас энийг идэвхжүүлэх хэрэгтэй. За маскны хувьд бол нэг удаагийн маскны олдоц муу байгаа. Одоо бид нар бүр олдохгүй болохоор нь оюулж байна. Манайх одоо 5 сая гаруй төгрөгийн маск оюулна. Өчигдөр одоо хурлаар шийдсэн оюун хүмүүсээ олсон байгаа.
Эмнэлгүүдийг бид нар оёсон маскаар одоо хангах гэж байна. Тэгэхээр орон нутагтаа энэ маск оюулах, маскаар иргэдийг хангах, иргэд өөрснөө маска оёод зүүх энэ хөдөлгөөнийг өрнүүлээч. Тэрнээс бид нар одоо яг ийм зариултын нэг удаагийн маскаар бол хангаж чадахгүй юм байна. Бүх орон улсууд ч өөр дотроо яа гэж байгаа. Гэтэл одоо Турк их энэ тэнхих гэд маш шаардлага хангахгүй, баг оёо байхгүй өмсөж яхад баг ингээд задрахаа нөгөө наагаад ингээд эндүүдэд орчихсон. Ийм чанаргүй маскнууд бас яваад байгаа учраас баг оёсон 2 давхар катон даавар хийгээд оёод 2 цаг тутам сайхан угаагаа ариутгалтай бодистой усан угаагаад халуун эндүүгээр зад эндүүдэд өмс зүгээд авах юм бол бараг тэр муу маскнаас дээр байна. Тэгэхээр маск оюулах ажлыг эрүүл мэндийн яам чинийг дэмжиж байгаа. Одоо Facebook юмэр яаж оёох уу, заагуур эсгүүр бүх юм явж байгаа. Тэгэхээр энийг одоо бид нар анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол дээшээ одоо харьяа байгууллагууд руугаа бас сайн шахаж хамгаалах хувцас хэрэгсэл юмар авахгүй бол аймаг бас энийг бүгдийг бүх байгууллагыг хангаж бас чадахгүй байгаа. Дээрээсээ бол юу ч ирээгүй л байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яам одоо өчигдөр 500 маск л өгсөн нэг удаа. Эдийн сурчлагын материал өгчөөд байгаа одоогийн байдал. Өөр бол юу ч ирээгүй байгаа. Эрүүл мэндийн яамд бид нар одоо 900 сая төгрөгийн тоног төхөөрөмж хөссөн бичиг явуулчихсан. Эхний удаад ярьсан байгаа. Ярьсан дээр бол замуудын эмнэлэгт ямар ч байсан одоо хоошдооч хэрэглэх ёстой. Эрентгээний аппаратыг, амьсгалын аппаратыг нин даруй шийжэл гэдэг юм л өгсөн байж байгаа. За бусад жижиг аппарат тоног төхөөрөмжмдэр бас аймгийн засаг дарагт тоот юм өгсөн байж байгаа. Тэгээ боломж нөхцлөөрөө одоо бид нар хангахыг бодож ингэж ажиллаж байгаа. За тэр автоэврийн цагдаагийнхан хүний халуун үзэж байгаа. Энэ дээр бас их бодох хэрэгтэй. Гэнт халуунтай хүн гараад ирвэл та яах вэ? Өөрөө ямар хувцастай байсан бэ? Ямар масктай байсан бэ? Энэ хүнийг хавтал гэж үзэхгүй юу аюунсраа. Энэ дээр та нар бас ярьж зохих хэмжээнд анхаарах хэрэгтэй юм байна гэж би бас өчтөр харсан. За эрентхэн тэр ариутгалын бодис дээр би сайн ойлгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс зээлсэн юм уу яасан энэ гипокалц хаалга. Төрөг гарсан учраас явуулж болно. Гэхдээ тэр нэмж залгах галт тэргэндэн суулгахын зөв байх ороод очихоор одоо нөгөө хүмүүс нь бас хажиглах яах тийм ээ гадуурхах яадгийн бас тийм юм үүсч магадгүй гэдэг утгаар тусгаад нь явуулах нь зөвөө гэсэн ийм шийдвэрийг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч байна. За плед имийн бол би сайн мэдэхгүй байна. За ийм байна. Өөр тамдалтын ингээл нэг 5-6 сорцол өгдөг. Тэр нь маш богино хугацаатай байдаг, урт хугацаатай байдаг. Хамгийн урт хугацаатайгаар танаа руу явуулдаг. Удаан байлгаж хэрэглэхийн тулд. Богныгоо бол бид нар аймаг дээрээс дорн аваад дорн хот руу хүргэдэг. За сорцны асуудлыг бол дээрээ бас их олноор бас өгөхгүй байна. Тэгээ энийг бол бас ярьж шийдвэргүй. Нэмэгдүүлэх ялангуяа замууд дээр нэмэгдүүлэх тал дээр бид бас асуулт тавья. Төрөөчийн хурал дээр ярьсан нөгөө замуудаас галт тэргээр сорц явах үеийг шийдүүлсэн байгаа. Галт тэрэг явж байгаа, эмчтэй явж байгаа бол эмнэлэг сорцоо битүүмжлээд галт тэрэгний эмчид хүлээлгэж өгөөд хотод хөсөөд тосч явахаар, эмч явахгүйгээр. Яг өчигдөр урж тэрэг шиг нөгөө галт тэрэг явцсан хойно бол бид нар шинжилгээгээ хурдан авч ил энэ олон хүнийхээ асуудлыг шийдэхийн тулд бид нар галт тэрэг хүлээхгүй машин явуулж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээрээ бол бас бэлэн байх шаардлагатай юм байна. Болж игэл галт тэргэндээ амжаад суулгаад байвал энэ бол цаанаа асуудалгүй болсон шүү гэдгийг хэлмээр. Өчигдөр аймгийн онцгой комисс суралдаад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Ер нь одоо хаанаа хэдүүлээ энэ бас ажлынхаа уялдааг сайжруулад энэ бэлэн байдалтай нэлээд анхаарал хандуулах шаардлага бий болсон байна. Энэ үнэн зөв мэдээлэлээ бас иргэдэд хүргэх ажил бол хамгийн их дутмаг байж байна. Одоо ингээд фэйс ч гэх юм уу, сошиал ч гэх юм уу ингээд хүмүүсийн яриа гэдэг ингээд сонсоод байхад бол ихэвчлэн одоо юм зөрүүтэй мэдээллүүд яваад. Тийм учраас одоо юу гэдгийг сумын онцгой комисс бас өдөр тутмынхаа мэдээллийг за суманд байж байгаа одоо юу гэдгийг телевиз за өөрсдийнх нь одоо сошиал одоо бас мэргэжлийн байгууллагын хаягаараа нэгдсэн эмнэлгээсээ өгж явах юм уу? Сумынхаа онцгой комиссаас одоо нэгдсэн байдлаар одоо 2 цаг тутамч гэх юм уу өглөө ороод ч гэх юм уу ийм байдлаар иргэдийг мэдээлэлээр хангах ажлыг яалтаа зохион байгуулах шаардлагатай юм байна. Хамгийн гол энэ ажил бол ийм ажил байж байна. Тэгэхээр энэ ажлыг бол яалтаа зохион байгуулах нь зүйтэй авах гэсэн бодолтой байж байна. За дараагийн асуудал бол энэ нэг удаагийн хувц хэрэгслийг хангалтыг яалтаа нэмэгдүүлье. Хатан сайхан одоо бас
дараагаа хэлдэг бас үнэн байж байгаа. Дээрээс нь одоо хүртэл хангалт ирээгүй байгаа юм байна. Тийм учраас одоо тэр H95 за нэг удаагийн одоо ховтос маскаар одоо юу гэдгийг яаралт хангах ажлыг яаралтай зохион байгуулъя. Ер нь одоо аймаг орон нутгаас ямар л хөрөнгө гарах болцоо боломж байна. Тэрнийг ямарсан бид нар шавхаж гаргаж байгаа. Цаашдаа бол та эдмэрс гэсэн бол одоо хөрөнгөтэй бол хөрөнгөө гаргаад яв. Ер нь зардал хооронд нь гүйлэх асуудал бас улсын хэмжээнд бас яригдж байгаа. Сургууль цэцэрлэгийн хоолны зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэж байгаа. Тийм учраас энэ сургууль цэцэрлэгийн хоолны зардлыг яаралтай одоо сургууль цэцэрлэгийн угаалга, ариутгал халдвар үүсдэггүй шилжүүлэх ийм санал хүсэлт байж их юм бол сургууль цэцэрлэгээс нь аваад аймгийн боловсролын газар руу яаралтай явуулах хэрэгтэй. Тэгвэл одоо юу гэдгийг энийг одоо бид шилжүүлээд энэ ариутгал халдвар үүсдэг сургуулийн орчинд болон цэцэрлэгийн орчинд хийх ажлуудыг одоо насад эхлүүлж юм байна. За ариутгалын бодис хангалттай одоо ямарсан холоорын шохоо бол бид тодорхой хэмжээгээр татад нөөцлсөн байж байгаа. Одоогоор 2.7 тонн холоорын шохоо байж байна биднэрт. Өнөөдөр одоо бас 200 300 илийг аваад ирсэн байж байгаа. За энийг ямарсан хөлийн байгууллагуудад одоо тараагаад өгчих бах. Тийм учраас энэ холоорын шохоо хангалттай бол хэмжээнд одоо зам өдрөө нийлүүлж болно. Тэр орж ирж байгаа автомашин гарч байгаа автомашиныг одоо энэ зам үүдээс гарч байгаа орж байгаа автомашиныг бас энэ ариутгал халдварчдын хийх ажлыг бас зохион байгуулалт явах нь зүг баха. Энийг одоо юу гэдгийг сумын онцгой комиссоос ямар хүмүүсээр хийлгээд тэгэхгүй бол одоо юу гэдгийг зам үүдээс байнгын автобус гарч байгаа шүү дээ. Улаанбаатар хот болон бусад газраас болсон жижиг тэргүүд бас орж ирж байна. Буцаад ороо үүдээс бас гарч байна. Тэгэхээр энэ гарч байгаа энэ автомашин дээр нэлээд бүртгэлтэй энэ ариутгал халдварчдыг бас зохион байгуулад машин болгоноос нь мөнгөний аваад ингээд явах юм болцоо боломж байж байгаа. Бид нэг шилхэн хүчин гаргахад л ингээд ажиллаад болоод идэг ш. Тийм учраас энэ асуудал дээр нэлээд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг. За одоо энэ тусгаарлаад байгаа ямарсан 3 богоно өнөөдөртөө татаад тэр өвчтөе хүнээ бол одоо шинжлэгийн хариу одоо сөрөг гарсан коронавирусын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэж байгаа учраас энийг бол одоо тэр яаралтай одоо буцаах ажлыг бол ингээд зохион байгуулад явах нь зүг баха гэсэн бол тавьж байна. За суманд бензин тосны асуудлыг шийдэж үгүй. Ямарсан одоо юу гэдэг ихний ээлжинд одоо хэдэн тонн бензин байх хэвээр. Тэр одоо дашин дараа бас аваад ингээд бензин тосны асуудлыг ямарсан шийдэж өгье гэсэн юм бодолтой байж байна. Ер нь бол одоо юу гэдгийг бид аль болохоор энэ бэлтгэл ажиллагаа бол нэлээд сайн төвшөнд хангаж явах хэрэгтэй. Одоо бол бид нар бол энэ бэлэн байдлаа бол сулруулж болохгүй. Маскгүй иргэд бас гадуурх дур их байж байна. Хамгийн гол нь энэ маск зүүхгүй байгаа иргэдэд гэр орондоо ариутгал халдвар гүйцэтгэх хийхгүй байгаа гар хөлөө угаах энэ асуудлыг иргэдэд сайн ойлгуулах ажлыг л маш өндөр түвшинд зохион байгуулад явах хэрэгтэй. Энийг одоо сумын онцгой хүмүүс ямар хэлбэрээр одоо сумдаа зохион байгуулах юм? Сошиал одоо орчноор яах юм уу? Эсвэл одоо юу гэдгийг босод одоо бодонд явж байгаа хүмүүст сануулгах байдлаар одоо бас уулзаж учирч хэлүүлэх юм уу? Энэ ажлыг одоо нэлээд сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Дорногов аймаг бол өөрөө бол эрсдэлтэй бүсэн шүү дээ. Бид ч одоо олон улсын нэг бомб төвж байна. Байнгын ажиллагаатай нэг бомб төвж байна. Бүгднийх хятадаар тустай 600 гаруй километрээр хилэлж байна. Тийм учраас бид нар өөрөө эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэд. Тийм учраас энэ эрсдэлээ бас бодож энэ бэлэн байдлаа бол өндөржүүлэх хэрэгтэй. Маш сайн анхаарах хэрэгтэй. За тэр өөртөө асуудал байгаа юм байна. Хөлийн мэргэжлийн алт тэр 2 сая гэдээсэн тийм ээ. Энэ өрний асуудлыг ямарсан би зохицуулж өгье. Холоорын шохоо авсан. За босод энэ байгууллагуудын өөр авланы асуудлыг бол дээшээ тавьж шийдүүлж өгье. Илүү цагаар ажиллах асуудлаа бол шийдээд яваа. Бид бас энэ хөлийн мэргэжлийн амлалт за босод одоо автоэрийн үндэсний төвч гэх юм уу хэл хамгаалах газар лууч гэх юм уу эдийн засгийн асуудлыг бол аймгийн онцгой хүмүүсээс асуудал тавья гэж бодож байгаа. Цагдаа байна. Онцгой байдал байж байна. Энэ мэргэжлийн амлалт байж байна. Нутгийн гүнд байж байгаа. Тийм учраас одоо юу гэдгийг таад бүртгэл цагийн бүртгэлээ сайн хөтлөөд явжээ. Илүү цагийг олгуулах асуудал дээр бол анхаарна.
Үнэхээр одоо илүү цагаар ажилуулж ээж энэ хүмүүсийг одоо бас ажилуулах ийм л одоо хэлбэрлэл өгдөн шийдэж орж байгаа шүү дээ. Тийм учраас энэ илүү цаг дээр одоо өгөхгүй байх болов яах болов гэсэн юм эргэлзээ бол байхгүй. Тийм учраас илүү цагтай холбоотой энэ мөнгийг бол одоо өгнө гэдгийг бас тааханд хэлье. За энэ булшлах тэр боонд байсан иргэдийн одоо юу гэдгийг бохрыг одоо булшлах ариутгал халдвар үйлчлэг хийх энэ ажлуудаа бас нэлээд сайн төвшин зохион байгуулаарай. Мэргэжлийн төвшөнд түрүүн бас ингэцэг дараа бас нэлээд хэллээ. Энэ хувцс өмсөх, ариутгал халдвар үйлчлэг хийх энэ юмудаас гэсэн таад бол бас мэдээллийг бас нэлээд сайн өгөж хийх хэрэгтэй. Иргэдэд өгөх энэ мэдээлэлтэй ч гэсэн энийг бас нэлээд сайн ярих хэрэгтэй шүү. Ялангуяа одоо гараа яаж угаах юм, тийм ээ, маска яаж зүүх юм гээд хамар доогоороо одоо ингээд яатсан маскууд бол зөндөлөө шүү дээ. Амаад өгөх яатсан гэдэг. Хамар нугархаа угаамж мэдээж тэгэл ямар нэгэн халдварт бол үүссэн шүү. Тийм учраас энэ асуудлыг илүү сайн анхаараарай гэдгийг бас хэлье. За энэ 95 гэдэг маскаар би өөрөө хугацаанд бас хангая. Зүгээр Канадаас энэ маскыг бас татчих авах юм болцоо боломж бас байгаа юм билээ. Тэгээ үнэт гэсэн одоо бас 2000 төгрөгөөр татаад авах юм болцоо боломж байгаа учраас энэ маскаар ямарсаа өөрийн хугацаанд 1000 ширхгийг татаад та хэд рүү өгүүлээ. 95 гэдэг маскыг. За түрүүн аймаг дээр бол одоо юу гэдгийг оюутчдыг бас нэлээд хөдөлгөөнд оруулаад урсгалын мөнгөний нөгөөд тэгээд юу уйлж байгаа? Маск уйлж байгаа. Маск. Тийм учраас одоо ийм ажлыг гэсэн одоо сумдаа бас зохион байгуулад явах хэрэгтэй шүү. Урсгалын мөнгөний нөгөе. Тэгээ одоо тэр даун маск чинь бол одоо бас олон удаа хэрэглэх болцоо боломжтой юм билээ. Угаагаад хэрэглэх юм болцоо боломжтой гэдэг учраас оюутчдыг бас нэлээд төлхөд ажиллаж яа гэсэн. За ийм бодолтой байна.